7-8 жилийн өмнө машин чургуулсан. Тэгээ тэр тухайн үед бол ямар нэгэн юм мэдрэгдэхгүйсэн байхгүй. Энийг өөрчлөлт. Тэгээ тухайн үед бас юуны түүнийхээ бүтээгдэхүүнээс хэрэгжилж ирсэн л та. Тэгээд л одоо 9-р ангиас одоо 1-р курс аваад 9-р ангиас гинт нөгөө олон жилийн дараа мэдэгддэг гээд нэг л өдөр унж татаал. Тэгээд нэг өдөр унжаал маргааш, нэг өдөр унжаал маргааш ингээд унаад татаад. Сүүл дээрээ бүр юуны түрүүний эмчнаар ч бүр тоохоо байсан, ирэхгүй болсон. Нөгөөтгөө заа халуун байх бол болгоч гэх шиг нэг тиймэрхүү юм яриа. Тэгээд эхнээс хаст хэвтлээ, налаахынхаа эмнэлэгт хэвтлээ. Эхлээд налаахынхаа эмнэлэгт хэвтээ, дараа нь эхнээс хаст хэвтээд, эргээд налаахтай хэвтээд ингээд 2 эмнэлэг дамжиж явсараа бүтэ 2 сар явцсан. Тэгээд энэ хугацаанд болохоор нөгөө таталтай эсрэг юм маань харшлаад бүх биеэр ингээд тууралт гараад. Тэгээд эмчнэр ерөөсөө за эмийн зогсоохгүй болохгүй байна. Тэгээд зөвгийн бүтээгдэхүүнээ жоох өгсөн. Тэгээ голын эмчтэр очиад зөвлөгөө авсан шууд хатгуулъя гэсэн чинь хурц үе дээр нь хатгахгүй та хоёр за яг жоохон байж байгаад ингээд таталтынхаа эсрэг юм нэг уугаад ч юм уу тайван байж байгаа хэдэн сарын дараа иргээд. Тэгээ бид хоёр чинь 2-3 сард тэгж таталт үүсээд 5 сараас тэрнээс хойш ч юм үлээ 8 сард очсон юм удаа имчилгээ хийлгэсэн. Тэгээ 8 сард 10 хоног хэвтэл гарахад л тэрнээс хойш ямар ч таталт байхгүй шүү. Тэгээ энэ хооронд яг яг тэгж ингээд нөгөө курсын дагуу соор бус формулаар бол өгч чадаагүй. Хаяа нэг соор бус өгөөл нэг нөгөөдгөө дуусаад хэсэг заа авч байгаа нэг ганц зүгийн балч юм уу эсвэл тэмторон билүүс ч юм уу ийм л юм өгчээсэн. Тэгээд үнэхээр уунал таталтанд бол одоо эпилепсийн билүү тийм унш эмчнэр тогтоодсон. Энэ бол бараг л юунд ордог группт ордог хөгжлийн бэрхшээлтэй хорооны эмнэлгээс ч одоо юу болоо бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд мөвтгсөн тэр тоонд нь оруулаад эмнэлэгт үзүүлгээд тийм бичиг ирээд гэсэн чинь манай хүүхэд уурлаад би муухай хүүхэд биш би идэгцэн зүгээр. Тэгээ одоо өөрхөн урлагийн сургуульд орсон 1-р курст маш мундаг энэ сургуулийнхаа шилдэг оюутан болсон. Тэгээд дүр бүтээх урал дандаа бас төрүүлээд 1-р харинд орсон. Мундаг ярьж байгаа. Зөвхөн бүтээгдэхүүний ач тусыг манай гэр бүлийнхэн бол маш сайн бүрдэж байгаа. Манай хүүхдүүд одоо өнөө үл чинь ханаад их хэлбэг байна гэсэн мэдэхгүй ханаад яваад байгаа. Манай хүүхдүүд лавт гэрт дотроо зүгээр л байгаад байна. Тэр энэ бол зөвхөн бүтээгдэхүүний ач тус л гэж